За юуны төрөнд байр суурь зарчим болвол хуулийн өмнө бүгд л эрхтгийгч байх хэрэгтэй. Тэрнээс биш хэн нэгэн хүний дургуй компаниуд олон нийтэд хулгайч мэт муухай болж харагдал. Хуулийн дагуу бас нэг үндснийхээ үйлдвэрийг босгоч, ажлын байр бий болгоч, татрын бааз сүрээд хэлээ, улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулъя гэсэн шударгаар хуулийн дагуу хөдөлмөрлөж байгаа улсуудаа баалал. Тэгсэн нөгөө талдаа болохоор одоо хамгийн булхаатай хууль ус хулгай заллин мэхлэх арга замаар одоо гүлэг төөрүүлж байгаа мэт залил өөр хийсэн асуудлууд бас байгаад байна шүү дээ. Тэгэхээр хуулийн дагуу тэгшил бай. Хууль нэг хүний царай харддаг нэг муухай тогтолцоо Монголд бий болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нэг байдал маань нэг зогсоод хуулийн өмнө бүгдээрээ эрх тэгш байдалтай үүрэг хариуцлага хүлээх бол хүлээгээд явах ийм зарчмын байр суурийг л би цаашдаа хадгална. Тэрнээс биш би ямарваа нэгэн байдлаар одоо манай хамаарал бүхий компанид стратегийн орд газар байдаг гэдэг утгаараа тэрийг нэг юм хаацаалгасан энийг нэг одоо сэдвийг өөрчлөгсөн ийм санаа зорилгоор энэ байр суурийг илэрхийлэв. Гагцхүү хуулийн өмнө бүгдээрээ эрхтгийгч бай гэдэг л зарчим. Гэхдээ одоо тэрийг одоо зөндөө л хэллээ шүү дээ. Сүүл таад ч ингээд гэхдээ хэлцээрт орыг л бичгээ өгсөн шүү дээ. Тэрийг мэдж байгаа биз дээ. Таад одоо надаас иймэрхүү юм шууд асууж. Тэгэхгүй бол ингээд нэг тойруулах юм. За. За тэрэн дээр за их чухал асуулт хөндлөө. За одоо заах тэр Батцамдангийн үгийг хоёр байдлаар ойлгож болно. Гэхдээ энэ бол маш том асуултын тэмдэг үүсгэж байгаа. Батцамдангийн сонгон хэрэглэж байгаа тэр үг хэллэг аашаар шин тэр хүмүүсийг гүтгэж доромжилж байгаа хулгайч мэт олон нийтэд харагдуулж нэр хүндийг унгааж байгаа энэ байдал засгийн газрын байр суурийн илэрхийлэл Батцамдангийн үгээр гарв уу? Эсвэл тухайн нэг золбоо устөрчтэй яг үндэ тэр хүний үг үү? Энийг бас ялгаж салгах хэрэгтэй байна. Өөрөөс нь би асуумаар санагддаг. Тэгэл нэг золброл ингээл янз бүрийн ачаач үг хэлээл явж идэг нөхөр шүү дээ. Хэрвээ үнэхээр энэ дэр бас том асуултын тэмдэг гэдэг байгаа нь юу гэхээр энэ чинь засгийн газрын бүрэн эрх төлөөлөгч байхгүй. Засгийн газрыг бүрэн эрхээрээ төлөөлнө гэсэн үг шүү дээ. Тэрнээс биш нэг гудамжны ус төрч байсан бол одоо тэгэл нохоо хуцчлаа гэдэг шүү дээ. Эргэж хараад тэр болгонтой зуралдаад байдгүй л үсттэй. За энэ асуудлыг бол би засгийн газраас асууна гэж бодож байна. Хоёрт юу гэхээр түрүүн бас энд ухаан уддаг гэдээ ярьж байна. За ямар тач надад байгаа олон нийт гарсан мэдээлэлээр үзэхэд тухайн компани үйлдвэр уулуурхаа үйлдвэрлэл явуулах гэж за ямар тач Хонконгийн хөрөнгөний бирж төрөлөө мөнгө төгрөг босгоод өнөөдөр бас нэг томоохон татвар төлөгчдийн нэг хэдэн мянган ажлын байр бий болгочихсон эмэл компани үндэсний компани. Энэ нөхдүүд төр одоо саяны өнгөрсөн хэсэг хугацаанд бүхий талаараа нэг юм хулгайч луурчин заллин мэтлэн гэж дайрч. Энэ дэр бол би огт санал нийлэхгүй баг. Тэгэл хууль зүйн сайд нь ажлын хэсэг гаргаад ажиллаа. Одоо энэ төгрөг нурд дээр манай энэ алтан гэрэл сайд ажиллах хэрэгтэй байхгүй. Тэр ухаан удаг битгий хэл маш ноцтой асуудлууд төр энэ дэр харагдаад байна шүү дээ. Одоо бас нэг ийм баймаар байна. Би ялангуяа нэг шинэ гишүүдтэй бас нэг хандаж хэлмээр санагдаад байна. Ингээд нэг ийм дотроо имэйлттэй. Ингэчих бол тэгчих бол гэдэг нэг тийм айцтай. Энэ нэг айцнаас гармаар. Үнэхээр баг ард түмэн бол баг ард түмэн шиг хуулийг эрхэмлээд өргөсөн даграхтай үнэж нэг зарчмын асуудал төр нэг зориг орооч л гэж би хэлмээр. Арай дэндүү нэг юм хүлцэнгүй үхээцэл байгаад байна л да. Гэхдээ энэ чинь угаасаа үндсэн хуулиараач тэр ашигт малтамлын хуулиараач тэр хоёр нөхцөлтөө байдлаас хамаарч 34 болон 50% хүртэл эзэмших. Тэгээд тэр хуулийнхаа дагуу энэ хэлцээр хийгээд яавал Монголын эдийн засагт үр хөвчтэй байх вэ? Яавал тэр тухайн компани өдийн хүртэл одоо чадан ядаа нэг тодорхой хэмжээний суур тавьчаад байна. Энийг нэг байхгүй болгочихгүй хүн шиг өөрөө өөрсдийнх нь нуухыг авах гэж байгаа нүдэн соголдохгүй хүн шиг явах уу нэг ийм л юм байгаасаа л гэж би хүсэж байна. Аль аль талдаа хуулийнхаа хэрэгжилтийг ягшил хангах хэрэгтэй байна. Эдийн засгаа бодох хэрэгтэй байна.
үндэсний компаниудаа дэмжих хэрэгтэй байна. Дээрээс нэг зүйлийг бас энэ дашинд хэлчихэд би одоо удаа дараа л хэлдэг. Гадны хөрөнгө оруулагч гадныхан гэхээр л нэг бүгдээрээ нэг өвдгөн сулраал хамаг юм барьд тавьжгүйгээл сулраад байдаг. Дотоодынхантай болохоор маш дээрэнгүй ханддаг. Энэ нэг ялгууртай байдлыг одоо орхичооч гэх. Жишээлбэл хөрөнгө оруулалтын тухай хууль удахгүй орж ирнэ. Тэр нь хуучнараа гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль томьёолд орж ирэх гэдэг. Би энэ дэр эсрэг байр суурьтай байна. Гэхдээ яагаад гадаадынхан дотоодынхан гэж хоёр хувааж англиад байдаг. Гэхдээ энэ нэг дотоодынхан чи хайц. Эцсийн дүндээ ямар ч хүнд муу үед өөрхийн эдэн үндэсний компаниуд чинь байж л байна. Хаяа явчихгүй. Гадныхан болвол тэгэл хүний сэтгэлээр ханддаг шүү дээ. Тэгэхээр нэг юм гадаадын дотоодын гэж юм ялгууртай байдлыг орхимоор байна. Тэг хөрөнгө оруулалтын тухай хуулийг засгийн газар оруулж ирнэ гэж мэддэгдчихлээ. Тэг энэ дэр нэг эрх тэгшил баймаар байна шүү дээ. Гадныхан дандаа нэг татврын давуу талуудыг эдэлж идэг. Дотоодынхонтой болохоор татврын бөөн дарамт учруулж идэг. Бүгдийг дампууруулах тийм зохион байгуулалттай бөөн зөвшөөрлүүд, бөөн татварууд байгаад идэг. Тэгэхээр ийм нэг ялгууртай байдлыг одоо орхих цаг нь болсон л гэж би хэлмээр.